Залилангийн 5,000 гаруй хавхрагчтай 110 гаруй хэрэг өршөөлийн хуульд хамрагдана. Энэ бол ойролцоогоор 90 орчим тэрбум төгрөгийн хэрэг хохирлыг нь барагдуулахгүй зүгээр л төр өршөөчнө гэсэн үг. Иймэрхүү байдлаар авилга албан тушаалтнуудын хэргийг нэмэх юм бол 250 орчим тэрбум төгрөг гэсэн тоо гарна. Ийм л мөнгөнд үнэтэй хэргийг төр өршөөх тухай асуудал яриад байгаа юм а. Гэхдээ энэ хуулийн их хурлд орж ирэхэд нь дэмжихгүй гэдэг зүйлийг улсын хурлын гишүүд хэдийнэ илэрхийлээд эхэллээ. Дэмжихгүй. Авилгал албан тушаалын хэргийг өршөөж болохгүй. Тэгэх юм бол Монгол улсад Монголын төр тэтгэх нийгмийн итгэл үндсэндээ сулрна. Үндсэндээ Монгол улсын парламентын засаглалд аюул учирна. Нэгэнт Монголын төр өөрөө авилгалыг бий болгосон. Тэгээд энийг авилгалын асуудлыг өршөөнө гэдэг бол үндсэндээ авилгалтай хийх тэмцэлд, шудраг ёсны тэмцэлд Монголын төр хүчин мөхсдөж бууж өглөө гэсэн. Тийм болохоор ямар ч нөхцөлд албан тушаал авилгалын гэмтэргийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн Монгол улс ерөнхийлөгчийн хоргийг бид дэмжиж байгаа. Энэ бол өршөөлийн хуулийг анх бид нэр засгийн газар дээрээс өргөн барьсан төслөөр нь улсын хурл нэг хөндөөхгүйгээр батлна гэдэг байр суурьтай байсан. Би тэр хуулбарыг бол дэмжиж явьжсан. Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Дундуур нь баах юм орсон гэдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Тийм учраас би ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах тал дээр ерөнхийлөгчтэй ижилхэн байр суурьтай байгаа. Тэгэхээр одоо хоргийг хүлээгээд авцсан. Улсын хурл тэр дагуу өөрчлөлт оруулж ирэх ёстой. Тэр өөрчлөлтөн дээр бол авилга албан тушаалын хэрэг нь л одоо хасна гэдгээр оруулахыг бол дэмжиж байгаа. Монголын төр өнөөдөр өршөөлийн тухай хуулийг хүлээгээд авчих юм бол хүчгүй сул доройгоо улам баталгаажуулж байгаа хэрэг болно. Өршөөлийн хууль нь уг нь анх удаа гэмт хэрэг хийсэн болон хөнгөн гэмт хэрэг хийсэн хүмүүс төр нэг удаа өршөөлүүд үзэх тухай яригддаг. Гэтэл хуулийн малгайдаар агуулгаар нь өөрчлөөд баталчих гээд байгааг буруутгах түшээд олон байна. Эргээд тэр анх гаргасан өдөр зөвлөлийн шийдвэр буюу тэр албан тушаалын хэрэг мөн одоо авилгын хэрэг бол өршөөхгүй гэдэг санал өгнө гэж тогтсон. Тэгээд маргааш одоо хурал орж ирэх санал хураалтын харъя. Хин дэмжсэн хин дэмжээг нь аяндаа нийгэм тодорхой болно шүү дээ. Хамгийн түрүүнд л хохирлыг барагдуулдаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм л зарчмаар байх. Зүгээр одоо нэг хэдэн хүнийг одоо нэг 2 жил хэдэн жилээр ч үгүй хорхиал өгөөд одоо ял хэдлүүлээ гаргадаг. Тэгээ цаана хохирол нь бодиттойгоо байж байгаа шүү дээ. Хувь хүний ч хохирол, улсын хохирлж. Тийм учраас бол тэр хохирол мөрслийг төлөвлөлдөг тал дээр. Гэхдээ энэ дээр хатуул байр суурьтай байх хэрэгтэй шүү дээ. Цаашдаа бид авилгыг цэцгэлүүлэхгүй, авилгыг одоо өмнө авилгыг тасан зогсооно гэж байгаа бол энэ дээр бол төр бол хатуу бодлого гарах хэрэгтэй л гэж бодож байна. Өршөөлийн хуулийн ард улс төрийн маш том ашиг сонирхол байгаа гэдгийг гишүүд нуусангүй. Байнгын хорон дээр балертуулж өршөөлийн хуулийг албан тушаалд авилга авсан хүмүүс наагаад их хурлд оруулаад ирлээ. Үүнийг засаад явуулах хэсэг нь их хурлын гишүүдээс хамаарна. Өршөөлийн хууль тавьсан хоргийг хүлээж авахгүй бол дахин хориг тавих хуулийн гарц ерөнхийлөгчд бий. Өмнө нь өршөөлийн хууль тавигдсан ерөнхийлөгчийн хоргийг 2 дахь удаага их хурл хүлээж авсан түүх баг оны ерөнхийлөгчийн үед гарч байсан юм билээ.